За дотоодын махан бүтээгдэхүүн боловсруулдаг томоохон үйлдвэрүүдийн нэг Цалуу Тимпекс компани хүнсний аюулгүй байдлын тогтолцооны стандартын ISO 9000, ISO 22000, HACCP нэгдсэн менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчлэгээ өнөөдөр гардан авлаа. Стандарт нэвтрүүлнэ гэдэг маань өөрөө одоо компани одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэн, захиалга нэмэгдэн те энэ чигээрээ бид нар бас ажлын байрыг нэмэгдүүлнэ. Ажилчид маань бас энэ стандарт нэвтрүүлсэн үйлдвэрт ажилласнараа өөрсдөө бас ажлын байран дээрээ сурч хөгжих стандартад яагаад олон сургалт юунууд явагддаг байгаа. Ийм боломжууд бас нэгдэж байгаа. За мөн Цалуу Тимпекс компанид улаанаар боловсруулах үйлдвэрийг барьж 10 сард ашиглалтад оруулахад бэлэн болжээ. За өгөө үйлдвэр нь өдөрт 10-аас 20 тонн бүтээгдэхүүнийг боловсруулах хүчин чадалтай байна. Цалуу Тимпекс компани нь малын мах гэд дотрыг эрүүл ахуйн өндөр түвшинд боловсруулж хэрэглэгчийн гарт хүргэдэг гэдгээрээ онцлогтой. За манай үйлдвэр нь хоногтоо 1000 бог 250 бод төгрөг хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн дээрээс нь энэ жил бид нар улаан аргаар боловсруулах үйлдвэрээ ашиглалтанд орууллаа. Тэгээ цаашдаа бол одоо малаас гардаг хаягдл түүхийд болох одоо боловсруулж чадахгүй байгаа цус болон сервис гизний агуулгатгуунуудыг одоо боловсруулж одоо малын тэжээл ургамлын бордоо гэх зэргийн тийм юм хийх зорилготой цаашдаа ажиллаж байна. Олон улсын зах зээлд худалдаа хийхэд хамгийн их сад болдог зүйл нь хүнсний аюулгүй байдлын стандарт байдаг. Цалуу Тимпекс компани Орос улбаны улс, Иран, Бүгд найрамдах Хятад ардуус араб улсууд руу бүтээгдэхүүнээ экспортлдог. Тэгвэл ISO 9001, ISO 22000 нэгдсэн менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчлэгийг авснаар бусад улсын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах гарц нь нэгдэж байна. Махны компаниуд бол яг саяны өгсөн чанарын менежмент тогтолцоо, байгууллагын менежментийн тогтолцоог нь ерөнхийдөө бол олон улсын хэмжээнд байна гэдгийг харуулж байгаа. Менежмент стандарттай бол бүтээгдэхүүн өөрөө стандарттай байна гэсэн логик цаана явж байна гэсэн юм ба. Дээрээс нь нөгөө нэг махны үйлдвэр шиг хүнстэй холбоотой. Хүнс бол нэлээд хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой учраас хүнсний аюулгүй байдлын стандарт, хасап гэсэн стандартуудыг энэ байгууллага өөрсдөө зөвлөх хүчлэгээ аваад, сургалтаа аваад тэг хөндлөнгийн менежмент тогтолцооны баталгаажуулалтын байгууллага бол үндэсний баталгаажлалтын байгууллага Мосертыг сонгоод тэр аудиторууд нь хөндлөнгийн аудит хийгээд аудитын үр дүнгээ амжилттай таваад тэг гэрчлэж байгаа процесс өнөөдөр болж байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон Иран улсын түвшлэгч компанийн оролцсон юм а. Тоо гэхээсээ илүү одоо нэг чанар руу илүү төлхөө анхаардаг болсон. Одоо үйлдвэрлэлийн процесс тэгээ тээвэрлэлт, хадгалалт, одоо худалдаа гэх тээ. Одоо худалдааны зэгүүдээр нийлүүлээ. Тэгээ сав багдаа бодол бүх юм нь ингээд стандартад хангасан үйлдвэр. Ягаад гэвэл энэ бүр хундамаас нь өсвөлээд үйлдвэрлэлийн бүх стандартыг хангаж баригдсан учраас маш богино хугацаанд стандартын нөхцөл шаардлагууд авч чадж байна л да тий. Тэгэхээр ийм үйлдвэр Монголд маш олон байгаасаа, ийм баялаг бүтээгч маш олон байгаасаа гэж хүсэж байна. Цалууд компани ерөнхий захиралд бол баяр хүргэж байна. Бид нэр олон жил хамтарч ажиллаж байгаа. Одоо цаашдаа ч гэсэн Ираны зах зээл, махны зах зээл дээр хамтаа ажиллахад бэлэн байгаа. Бид нэр энэ үйлдвэрийн хувьд бол сайн зохион байгуулалт сайтай, үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бол чанартай, сайн стандартад харсан тийм компани гэж би ойлгож байгаа. За мөн Цалуу Тимпекс компани малын дотор иргэдийн сэвсийг боловсруулж гэрийн тэжээвэр амтны хоол хийж дотоодын зах зээлд болон Япон, Солонгос зэрэг улсууд руу экспортлохоор төлөвлөн ажиллаж байна.